Бүгдээрээ сайн байцгаана уу? Цаашин хөзрийн мэргийн бичлэгтэй тавтай байрал. За энэ удаагийн сэдвээр хамгийн түрүүнд тэр таны талаарх боддог хамгийн нандин зүйлс юу вэ? Мөн дээрээс нь таны тухай талархдаг зүйлсүүд байдгүй. Хоёрдугаарт одоо таны тухай юу гэж бодож байна вэ? Мөн салсандаа харамсдаг уу? Гуравдугаарт тань руу төрүүлж алхам ийхүү? Таныг их сэтгэл байгаа юу гэсэн сэдвтэй байгаа. За нэмэлтээр болохоор тэр хүн хизээ ирэх вэ? За та тэр хүнийг хүлээх хэрэгтэй юу? Эсвэл өөртөө анхаараад урагшлах хэрэгтэй юу? Тэр хүн өөр хүнтэй юу? За тэгээд нийлүүл та хоёрын цаашдаа ямар одоо үйл явдлууд тохиолдох вэ? Та хоёрын харилцаа ямар хөө байх вэ? Тэр хүн ер нь ухаарсан уу гэсэн сэдвтэйгээр хөзрийн мэргийн бичлэг эхлэхэд инхүү бэлэн боллоо. Та дээр гарч байгаа 3 зурагнаас хамгийн их сэтгэл татагдаад байгаа нэг зургийг сонгоод уншлахтаа ороорой. Бичлэгээ зогсоож байгаад тайван сонгож болно шүү. Бүгдээрээ сайн байцгаана уу? Нэгдүгээр үзрийг сонгосон хүмүүс минь уншлахтаа тавтай байрал. За хамгийн ихний сэдв болвол тэр хүний одоо таны тухай боддог хамгийн нандин зүйлсүүд юу вэ гэсэн сэдв байгаа. За нэмэлтээр мэдээж хэрэг бас ингэж дотроо талархаж явдаг зүйлсүүд нь юу вэ гэж байгаа. За картан дээр ингээд яг хамгийн гол зүйлсүүдийг эхлэе ярих гэж бодлоо. Хамгийн гол буусан зүйлсүүд нь болохоор таны ингээд өөрөөсөө илүү яг бусдыг ингэж төрүүлж бодож, төрүүлж анхаарч, төрүүлж халамжилж яг тэр байдал ер нь бол тэр хүнд айгүй нандин санагддаг. Гэхдээ заримдаа бас таны яг өөрийгөө ингэж төрүүлж бодоосай, өөрийгөө илүү анхаараасай гэж боддог ч гэсэн ер нь бол ихэнхдээ ингээ бусдыг хайрлаж байгаа байдал нь нэг юм өөрт нь одоо юу гэх найдвартай ингээд за энэ хүнтэй одоо юу гэдгийг хоол байхад урт удаан хугацааг хамтдаа өнгөрүүлэхэд ч юм уу урт хугацааны харилцаа үүсгэхэд энэ хүн болвол намайг одоо гэр бүл олчвол гэр бүлийнхэн бүхэл хүмүүсийг ингэж хайрлаж, халамжилж тэр хүмүүсээ ингээ анхаарч чадах хүн мөн шүү гэдэг тийм итгэлийг өөрт нь маш өгдөг учраас яг таны тухай боддог нандин зүйлсүүдийн нэг ялч хүмүүн. За мөн дээрэс нь та ингээд маш юм жижиг зүйлсийг ч гэсэн тод санаж тэрэн дээр ингээд юм гоё одоо акцент өгөхтэй тэрийг ингээд гоё том зүйл болгох юм. Тэр нь ихэвчлэн бас энэ нандин чамин санагддаг. Одоо хоёлаа яг тийм үед тэгжсэн те. Тэр үед чи яг тийм байсан те. Чи тэр үед ингэсэн те гэдэг ч юм уу яг гоё талаараа одоо яг тэрийг нь ярихт нь маш нандин таны ингээд маш жижиг сажиг зүйлсийг санаж тэрийг ингээ хайрлаж нандинж байгаа байдал нь их өөрхөө санагддаг. Гэхдээ энэ нас жоохон сөрөг талаараа муу юмнууд дээр ингээд баян муу юм чи тэр үед тэгсэн энэ үед тэгсэн гэд жоохон сөрөг тал дээр тэгээд хахаар энэ нь заримдаа жоохон ядаргаатай төвхтэй санагддаг. Тэгэхээр ер нь болоод яг эрэг гоё юмнууд дээр та яг энийгээ үргэлжлүүлвэл тэр хүнд ал та улам тэм нандин сайхан мэдрэмжүүдийг төрүүлнэ. За мөн дээрэс нь таны хилдэг, ярьдаг зүйлсүүд учир зүггүй ингээл нэг юм өглөөд байгаа юм биш юм шиг хэрнээ. Яг л нэг юм хүний яг ээжийг, аавыг санагдуулсан юм халуун дулаан, халамжтай нүмер нөлөгтэй үгсийг та тэр хүнд маш хэлж чаддаг. Тэгээ тантай хамт байхын тулд тэр хүн маш хичээл зүтгэл, зориг зүрх бүхнийг гаргахад бэлэн байдаг. Яагаад тийм болсон бэ гэхээр яг саяны хэлсэндээ маш холбоотой буюу та тэр хүнд үнэхээр яг тийм үгийн хувьд ингээд юм маш дулаан мэдрэмж өгч чаддаг. Та хоёр уулзахгүй удсан байсан ч гэсэн хоол исэн ч гэсэн ингээд маш дулаан гоё мэдрэмжийг бүр хамт байгаагаас ч илүү заримдаа зарим хүмүүс үнэхээр ингээд хоёлаа хамт байгаа хэрэг нэг л юм сэтгэл хөрцөн ч юм уу нэг л юм тухгүй мэдрэмж авдаг хүмүүс гэж байдаг ш тийм асуудал гэж байдаг. Гэтэл тантай хаад бол ерөөсөө тийм биш байдаг. Уулзахгүй удсан байсан ч гэсэн хоол исэн ч гэсэн сэтгэлд нь ингээд маш том орон зайг эзэлж чаддаг. Энэ нь бол яг таны яг үг тэр үнээс гарч байгаа энерги тэр халуун дулаан дотроос ч мэдрэгдэж байгаа тэр халуун дулаан байдал тэр хүний зүрх сэтгэлийг үнэхээр догтлуулж хайраар бэлгүүлж за би энэ хүнтэй л хамт байх хэрэгтэй мэн шүү. Энэ хүн л яг намайг гэх юм бэ шүү гэдэг тэр одоо юм төвчсөн гой сэтгэлийг та мэдрүүлж чаддаг. За тэгээд яг танд талархаж авдаг зүйл юу вэ гэдгсэн чинь ер нь л хэцүү үед нь яг хамт байдаг тийм яг хэцүү ганцаарсан ч юм уу эсвэл нэг юм хүнд ойлгохдохгүй санагдаж байгаа яг тийм үед нь та үнэхээр хамт байж чаддаг. Та тэр үнийг ойлгож 100% тэр үний талд одоо шүүж дүгнэхгүй байж чаддаг. Заримдаа хүмүүст ингээл асуудал проблем хэлэхэр одоо тэр проблем хэлж байгаа асуудлын шүүгээд дүгнээд эсвэл хит гаргалгаа гаргаж өгөхөд
Эсвэл одоо юу гэдгийг мэдгүй ч гэдэм үү. Эсвэл тэр хүний хит шүүгээл, эсвэл хийж байгаа юм шүүгээд ч юм уу ингээд нэг одоо тэр хүний хүсээгүй хариултлуудыг ингээд хит их гаргадаг бол та тэгдэггүй. Тэр хүнийг ингээд 100% сонсоод 100% тэр хүнийг хүлээн зөвшөөрөөд тэр хүнийг хайрлаад тэ ингээд буруу юм хийсэн ч гэсэн гэ зүгээрээ гэдэг тийм гоё мэдрэмжүүдийг тэр хүнд өгдөг учраас тэр хүн бол маш их баярлалтай. Дээрээс нь бодит тусалцааг ч гэсэн та ер нь өгч чаддаг. Одоо ямар ч байж болно. Би махад энэ ч сэтгэл зүйн хувьд ч ингээд маш их тусалцааг тэр хүнд өгдөг учраас ер нь ингээд тэр бүх зүйлд тань маш их талархаж таныг хайрлаж хүндэлдэг. Ер нь бол бас энэ харилцаанд хүндлэлийн энерги ер нь бол маш их байна. Тэгэхээр ингээд тэр хүн таныг маш хүндэлж хайрлаж бас таны хэлсэн үгнүүдийг ингээд магадгүй бүр тэмдэглэсэн ч гэж магадгүй бүр ингээд тэмдэглэж аваад байнга тэр үгнүүд ингээд ер нь хардаг. Тантай одоо холбоогүй байгаа ч гэсэн танаас салсан байгаа ч гэсэн ингээд тэр үгнүүд чи ингээд бодоо тэр үгнүүдийг бодох бүртээ халуун дулаан мэдрэмж аваад одоо танаас хол байгаа ч гэсэн таны тэр халуун дулаан өгсүүдийг тэр халуун дулаан хайрыг тань халамжийг тань ингээд маш өгүүлдэг. Хоёрдугаар сэдв нь болохоор тэр хүн одоо таны тухай ямар бодолтой байна вэ? Мөн салсандаа харамсаж гинөө гэсэн сэдв байгаа. За ер нь бол тэр хүн одоо бол таны бүр маш их санаж ин маш өгүүлж ин таны хийдэг гэсэн зүйлсүүд ингээд таны тухай одоо яг бодогддог ингээд маш их дуунуудаа ингээд сонсож ин та хоёрын дунд байдаг одоо тийм мэдлэл хэрэглэл тийм юмнуудаа ингээд маш их харж ингээд таны ер нь бол бүр маш их санаж ин. Тэгээд ер нь бол ингээд таны орон зай бол маш өгүүлэгдэж ин. Таныг одоо л ингээд те ер нь өөрөөс нь илүү хүн гэж их боддог. Таныг бол ингээд надаас илүү хүн шүү. Оюун санааны хувьд ч тэр бүх талаараа надаас илүү хүн шүү гэж ингэж маш их боддог. Тэгээд таныг ингээд өөр хүнд сэтгэлтэй байж магадгүй гэсэн тийм бодолтой ах шүү. Ер нь энэ хүн өөр хүн сэтгэлтэй хаа эсвэл жоохон харталтаас үүсэн байж магадгүй. Одоо жишээ нь намайг ч одоо юу гэж та хувьд энэ хүнд одоо өөр хүн хэрэгтэйдээ өөр олон хүнийг одоо эргүүлж байгаа да тий тэр олон гой хүмүүст ингээд татагдсан бахтаа сэтгэлэн ч гэдэм юм жоохон харталтын тэгээд ийм харамссан энерги л байна. Тэгээд танаас салсандаа бол маш их харамсаж байна. Гэхдээ харамсаж байгаа ч гэсэн одоо тий ингээд өмнө одоо өнгөрсөн бүх цаг хугацаанд ингээд үнцэнтэй учраас бас одоо яг жоохон хангалттай да ингээд надад бол ингээд энэ бүхэн хангалттай миний амьдралд одоо байгаа тий маш гоё цаг хугацаануудын нэг байсан. Миний амьдралд маш үн цэнийг одоо оруулж ирсэн. Тэгээд ингээд үнэхээр миний мэдэрч үзээгүй мэдрэмжүүд тий ер нь л ингээд хамгийн үн цэнтэй цаг хугацаа байсан учраас магадгүй энэ хүрээд одоо ингээд дуусна ч гэсэн бас ингээд би илүү шунах шаардлагагүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү бодлоод ч бас байна. Ер нь аль таныг одоо тэгээ таны тухай ингээд үйлдэлүүд нь таны ингээд юм гоё эрхэмсэг байгаа, өөртөө ихтгэлтэй байгаа, амьдралд юм одоо тэгээ дөрвтэй ингээд юм дөрвөн тэмцдэг ингээд амьдралын төлөө хичээдэг тийм байдлуудыг бол маш их боддог. Таныг угаасаа яг тийм хүн гэж боддог. Тэгээ тийм хүн өөрөө магадгүй тэрэн шиг нь байж чаддгүй учраас би юм хүнч биштэй тий би бол энэ хүний ингээд дөөнд хүрэхэр биштэй гэдэг тийм бодлоод бол маш их байна. За 3 дугаар сэдв нь тэр хүн төрүүлж алхам хийх үү тань нэг их сэтгэл байгаа юу гэсэн сэдв байгаа. За ер нь аль тэр хүн төрүүлж алхам хийн. Гэхдээ одоо яг тийм зориг зүрх нь ер нь аль нэлийн хүрэхгүй байна. Ер нь нэлийн өөртөө ихтгэлгүй хүн байх магадлал өндөртэй. Тэгээд энэ нь яг нэг гэр бүлийн буюу ингээд ойр дотны тийм хүмүүжлээс нь одоо жоохон үүдэлтэй ер нь ингээд амьдралд яг харж өссөн зүйлүүд нь яг нэг бүр ингээд яг юм шууд шийдээл ингээд яасан тийм манлайсан тийм хүмүүсийг ерөн тойронд бол нэг их байхгүй. Ер нь юмыг нэг жоохон хазаарлсан хоригдсан за ингэчүүл ингэндээ гэдэг ингээд маш олон тийм асуудлыг ингээд толгоондоо аваад тийм ингээд хитрхээ их ингээд хэрэгцүүлээд хитрхээ ухаантай загнаад гэтээ тэр ухаантай байдал нь хаяа хитрхээ мухагдаад өөрөөсөө амьдралаасаа асар их боломжийг ингээд явуулдаг төрлийн юм хүн байгаа хгүй. Тэгээ тэр ч үүднээсээ тэр үү ер нь аль яг тэр байдал нь
ингээд бүр тогтоо суугаад баг энэ хүнийг илэрхийлэх маш том ингээд одоо тийм байдал нь болсон. Тэгэхээр тэр байдлаасаа бүр ингэж давж гарч тань дээр ирнэ гэдэг бол энэ хүний хувьд маш том сорилт даваа тийм зүйл байна. Гэхдээ тэр хүнд бол яг тгийгсэн сэтгэл бол байна. Яг дотор нь ингээд зүрх нь бол ингээд тань руу маш их тэмүүлээд өнөөдөр чамаг яг одоо чамаг ингээд тань руу залгаад ингээд ирчмэр санагдаад байгаа. Гэхдээ тархи нь бол ингээд үгүй шүү гэдэг тийм маш их одоо эгонууд бол байна. Тэр хүн танд сэтгэлтэй юу гэвэл сэтгэлтэй. Гэхдээ яг бүр өмнөх шигээ ингээд тантай хамт байгадаг үе шигээ одоо тийм мэдэрчсэн мэдрэмжүүд нь бол одоо арай бага болсон. Тэгээд одоо та хоёр магадгүй салхтаа ч юм уу нэг маш гомдогоо нэгэндээ маш хэцүү уур амьсгал үүсгээд тэгсэн байж магадгүй. Тэгээд тэр нь дахиад автагдчихгүй. Тэг ингээд тэр байдал ингээд үргэлжлээд ах болов гэдэг тийм айц эргэлзээнүүд ер нь бол тэр хайрыг нь хөргөх ингээд юм маш том зүйл болсон буюу айц эргэлзээнээсээ болж ер нь бол таны хайр нь багсан. Гэхдээ одоо та хоёр хамт байвал тэр энэ бүх хайрууд ингээд бүр хэд дахин нэмэгдэх үг нь бол тийм хүч болцоо тийм нь бол байна. За тэгээ хөзрөн мэрэг ингээд дууслаа. За нэмэлтээр та бүхний харсанчлан нэгдүгээрт тэр хүн хизээ ирэх вэ, эрүүл хизээ ирэх вэ? Тэгээд та тэр хүнийг хүлээх хэрэгтэй мүү эсвэл өөртөө анхаарал дуршлах уу? Тэр хүнд өөр хүн байгаа юу? Ямар нэгэн гурав дахь хүн байгаа юу? Та хоёр нийлвэл цаашдаа ер нь юу тохиолдох юм бэ? Та хоёрын харилцаа ер нь ямархуу байх вэ? Тэр хүн ер нь ухаарсан уу? Тэ ингээд та хоёрын харилцаа чи хувь хүний одоо зүйлүүд дээр ингээд гарч исэн тэр олон асуудлууд тэр бүх зүйл дээр ерөөдөө яг ухаарах ёстой зүйл ухаарч чадсан уу гэдэг нэмэлт сэдвүүдтэй байгаа. Тэгээд та бүхэн маань нэмэлтийг авахыг хүсвэл тайлбар хэсэг дээрх зааврын дагуу таад маань хаалттай группт ороод нэмэлтээ үзэж болно шүү. За тэгээд комент хэсэгт би өөрийнхөө хамгийн гайхалтай хувилбарыг бүтээж гинэ гэж аффирмашн бичээд баталгаажуулаарай. За тэгээд дараагийн хөзрийн мэргийн сэдвэр юу байгаасэ гэж хүсэж гэн комент хэлтээгээрэй. Тэгээд нэмэлтээр уулзцгаая. Таад маань бүгдөө нэмэлт рүү ороод ирээрээ. Ингээд 2 дугаар үзрийг сонгосон хүмүүсийн мэрэгэл орцгоё. 2 дугаар үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатаа тавтай морил. За хамгийн ихний сэдв бол тэр хүн таны тухай боддог хамгийн нандин зүйлс юу вэ? Үн дээрээс нь таны тухай бодохоор ингээ яг талархдаг зүйлсүүд нь юу гэсэн сэдвтэй байгаа. За ер нь л маш гоё эрг картууд гарсан. Тэгтээ ганц хоёр бас жоон тиймэрхүү картууд байна. За эргээс нь эхлэе гэж бодлоо. За тэр хүн ер нь л яг таныг ингээ бодохоор маш их нандиндаг зүйлсүүд юу вэ гэхээр юу ч болж ирсэндээ ингээл амьдралд яг ямар ч асуудал ингээд юу ч болж ирсэн яг нэг байдлаараа нэг зангаараа байж идэг. Одоо ингээл бид нар нэг таних тусам ч юм уу онцгой талууд нь ингээл гардаг штэ тий. Таны хувьд бол ингээд үргэлж яг нэг гой зангаараа тийм байдаг нь яг ингээд нэг бодгоор ингээд гой нандинмаар. За би яг энэ хүнний ингээд хажуудаа байл энэ хүн бол хизээч өөрчлөгдөхгүйгээр ингээд гой намайг хайрлаа. Тэг энэ гой зан чанаруудаараа байх ахтаа гэдэг тийм гоё итгэлийг өгч чаддаг. Дээрээс нь маш сайн эрсдлийг ингээд тооцож юмыг ингээд нявхар гаргаж өгч чаддаг тийм байдал нь одоо жишээлбэл ингээд та за энийг ингээл ингээд ингэ чи юм байна. Тэгэхээр ингүүл ингэн. Тэгэхээр чамд юм байна. Тэгэхээр надад юм байна. Хоёул ингүүл зүгээр юм байна гэдэг ч юм уу нэг тийм альва ямар нэгэн зүйлийг ингээд гой тооцоод энэ дээр ингүүл ингэ юм байна гэд одоо яг муу талаас нь харах яг тийм бол биш зэ. Гэхдээ ингээд нэг юм хийд юм мөрөөдөл ингээд өгөхгүй зүгээр ингээд яг бодит юм ингээд гаргаж өгдөг. Гэхдээ чадна гэдэг итгэлийг бас өгдөг. Чи ингээ өөрөө хүсэл чадна. Гэхдээ хоёул ингэж явал юм байгаа юм байна шүү. Тэгэхээр ингүүл юм шүү гэдэг тийм маш сайн одоо юу гэх юм зөвлөгч, чиглүүлэгч болдог тийм амьдралын зөв чиг ингээд маш гоё гаргадаг. Чадна гэдэг итгэлийг маш сайн өгдөг учраас ер нь л маш ингэж нандинжтэй болдог зүйлсүүд нэг гэдэг. За тааруу юм гэдгсэн штэ. Энэ нь ямар утга учиртай вэ гэхээр одоо тааруу гэдэг нь зүгээр ингээд нэг тийм энэ хүнтэй ингээд надаас явчвал би ингээд хэцүүдэн штэ гэдэг нэг жоохон одоо юу гэх юм
ашигч гэх юм уу тийм зүйлүүд байдаг. Тэгээ таныг тэр талаар жоохон нандиндаг буюу ингээд өөртөө жоохон хэрэгтэй байдлаар гэх юм уу. За энэ хүн ингүүл ингэж шүү. Энэ хүн байхгүй бол би ингэ шүү гэдэг нэг жоохон өөрийнхөө дандаа ашигтай талаа ингээд бодох гээд идэх нь л жоохон хэм байна. Түүнээс бол нэг тийм амар одоо юу гэдгийг онцгой юм бол байхгүй. За тэгээд яг талархдаг зүйлүүд нь юу вэ гэхээр та ингээд яг одоо юу гэдгийг тэр хүнд маш хэрэгтэй үед нь яг хэрэгтэй тэр бүх зүйлийг өгч чаддаг. Хэрэгтэй үед нь. Яг бүр ингээ хинч байхгүй болцсон те ингээл яг бүр маш хүнд асуудлууд ирсэн яг тийм үед нь. Тэгсээр нэ ингээл өдөр тутамдаа баяр ингээл одоо үед ингээл энгийн одоо тэр бүх олон нийтийн ч юм уу тийм юм дээр нэг та ингээ байдгүй юм шиг хэрнээ хамгийн хэцүү үед нь л ингээ тэр хүн нэг гэдэг тэгтэрсээ ингэж юм хариу нэгтгэхгүй ингээд зүгээр л ингээд тэр хүн тусалдаг тэр хүний гэдэг тэр байдал нь бол маш юм талархмаар байдаг. Энэ бол талархаж явдаг зүйлсийн нэг. Дээрэс нь гэр бүл ч юм уу яг тийм ойр дотны хүмүүстэй бас юм нийлдэг байдаг. Найз нөхдийн ч юм уу бас ингэж аяга хүндэлдэг. Одоо юу гэдгийг те ингээл гэр бүлийг ч юм уу найз нөхдийн үүсгээл эсвэл муулаал ингээд хаяг өцөөдөг штт. Таныг бол тэгдэггүй гэж боддог. Ингээд харин жисрээ хайрладаг ойлгодог. Ингээд сайн ч хүмүүсээс муу ч хүмүүсээс ингээд хүндэлдэг тэр байдалд нь бол ингээд талархдаг буюу өөрийнх нь хайрладаг зүйлсийн ч гэсэн ингээд хайрлаад байгаа гэдгийг нь мэдрэх юм нь бол маш гоё яадаг. Тэгээ тэрэнд чинь бол энэ хүн ингээд маш их талархаж явдаг юм байна. За хоёрдугаар сэдв нь болохоор одоо яг таны тухай юу гэж бодож байна вэ? Салсандаа харамсдаггүй гэхээр таныг бол ингээд бүр гэрлэх хүнэ гэж боддог гэсэн. Ингээд бүх ирээдүй ингээд бүх юмаа төлөвлөсөн те ингээд бүгдээ ингээд тодорхойлгосон. Гэхдээ яг тэр хэрээрээ ингээд сэтгэл нь ер нь амар нурсан ч юм уу тийм асуудал ер нь аль гарсан юм шиг байна. Бүр маш ингээд юм боддог мөрөддөг юмнууд ингээд 360 градус эргүүц хэмжээний 180 градус эргүүц хэмжээний бүр тийм зүйл. Тэгэхээр юу асныг мэдэхгүй ч гэсэн ер нь бол маш юм хүнд цохолтол тэр хүнд өгсөн. Тэрнээс болоод одоо яг юу гэж бодож байна вэ гэхээр ер нь бол одоо таны тухай ингээд жоохон эмээх гэх юм уу одоо ингээд жоохон эргэлцсэн, тэнэгэлцсэн тиймэрхүү бодлуудаар л дүүрсэн. Гэхдээ таны ямар зөв хүн бэ, сайн хүн бэ, тэ намайг одоо ингээд яаж хайрлаж ирсэн бэ, тэ гэдэг ингээд бүх ингээд бодлоо тэр юмнууд нь ингээд байгаад байдаг. Гэхдээ таны бас нэг жоохон одоо онцгой ганц хоёр зэрэг талуудыг бас харсан байх магадaltaй. Тэгээ тэдрэнж бодогдоод дээрэс нь маш юм хүнд одоо шархавсан ч юм уу нэг тийм юмнууд нь ч ингээд бодогдоод байгаа. Одоогийн яг таны тухай бодлол нэг жоохон эргэлзээтэй. Яг ингээд таны тухай нэг гоё сайхныг бодоод ингээд удаан байж ч хэцүү. Тэгээл ингээд жоохон мууг нь бодоод авах ч хэцүү. Ер нь бол их төөрөгдөлд орцсон. Гэхдээ тэр хүн таныг бодохоос илүү эргэн тойрны хүмүүс нь таныг маш ярьдаг ер нь одоо л ингээд юм одоо тэг гоё хүн шүү, сайн хүн шүү. Чи тэрнтэйгээ байсан бол чи ингэсэн бол гэдэг магадгүй тэр хүнийг буруутгах ч юм уу. Тийм үзэглүүд маш их байгаа. Тэгэхээр тэр хүн танаас салсандаа харамсдаггүй гэж харамсдаг. Тэгээд харамсахад бас бүр маш их нөлөөлж байгаа зүйл бол эргэн тойрных нь хүмүүс яг тэр хүний бодит байдлын дүгнэж чи тэр үнтэйгээ байхдаа чи юм байсан шүү. Одоо чи юм биш шүү. Та хоёр ингээ буцаа нийлэхгүй мүү ч гэдэг юм уу те ингээд тэр байдлууд. Дээрэс нь бас ингээ бусад хүмүүсээс таныг бас өөр гэж боддог. Тэгээ эсрэг хүсний хүмүүсээс ингээд хүн бол ингээ шал өөр хүн шүү те ингээд яг энэ хүн л байхаас юм да гэдэг тийм бодол одоо ер нь аль байдаг. Гэтэ яг тэр бодол нь ингээд бас ингээ жоохон эргэлзээтэй. Ер нь нэг тийм одоо нэг л нэг эгүүд ч юм уу сонс тэгэл авцсан бол ингээд тэр нь гарч чаддгүй төрлийн ер нь тийм энергитэй хүн байгаа даахгүй юу. Одоо нэг жоохон нэг тийм мэдрэмж төрсэн бол ингээд тэрнээсээ гарч чадахгүй тэгэл тэр нь ингээд байнга бодогдоол тэгээд идэг төрлийн тэгэхээр нөө хой хүнтэй нь жоохон холбоотой. Энэ байдлыг нь одоо ингээд зөвтгөх, зөв тийш нь ингээд залруулах ч юм уу тиймхүү хажууд нь байвал ер нь бол таны тухайч бай, хоорондын та хоёрын харилцаач бай маш зөвөр өрнөх, үргэлжлэх боломж болоос маш их байна.
За 3 дугаар сэдв нь болохоор тань руу төрүүлж болох юм их үү? За тэгээд таны гих сэтгэл байгаа юу гэсэн сэдв. За энэ хүн бол яг төрүүлж хийх төрлийн одоо тийм алхам их төрлийн хүн бол биш. Ер нь бол маш их эготой, тэгээд юм бардам зам маш ихтэй тийм хүн. Тэрнээсээ болоод ер нь бол тань руу нэг тийм алхам хийгээд байхаар бол биш. Гэхдээ үнээр алхам хийвэл маш удаан хугацааг шаардсан. Дээрээс нь маш гадны хүчин зүтгэл шаардахаар. Гэхдээ таныг харин алхам хийвэл заан аашин ч юм уу ингээ бас зөвлөрөөд ингээр төрлийн хүн давхар одоо эргээгээд болт хийх хүн. Гэхдээ бас нэг юм одоо нөгөө яг ингээ за энэ хүн надар болт энэ гэдэг үед нь болт хийвэл таныг гэх үнэлэмж нь бас ингээ буурчих магадaltaй учраас яг нөө зөв цагаа олох гэдэг юм маш чухал. За энийг нэмэлтээр хэлээд үлгэнгөө яриж бодлоо. Тэр хүн таны сэтгэл байгаа юу гэдгийг бол ер нь бол байгаа. Тань хайртай гэвэл хайртай. Таны тухай бол ингээд юу гэдгийг хүчээр ингээд бодгоо зогсоо очие. За хүчээр одоо юу гэдгийг хүний бодгоо болчие. Тэ ингээд өөр хүн ч хайртай болчих гэдэг юм уу нэг тийм хүчээр ингээд ямарч боломжгүй тийм том орон зайг та эзэлсэн. Тэгээд одоо буруу аргаар ч юм уу таныг их ингээд сэтгэлээ дарах гээд байгаа тийм юмнууд бол хийж байгаа юмнууд бол их байна. Одоо магадгүй одоо донтох төрлийн ч юм уу тийм архитаас эсвэл магадгүй тоглоом эсвэл ингээ өөр хүмүүстэй уулзч одоо юу ээж болдیں۔ Тэ тиймэрхүү зүйл тавтагдах гээд байх. Тал яг одоо цаг дээр бол жоох их байна. Тэгсэн ч гэсэн ингээ мартагдахгүй байгаа нь бол тэр хүнийг бүр илүү хэцүү, бүр илүү юм одоо докторгүй тайван бас маш их болгож байна. За ерөөдөө ингээд үндсэн сэдв мэрэг маань дуусж байна. Хүсвэл та нэмэлтээр ороод ирж болно. Зааврын дагуу та бүртгүүлээд нэмэлт рүүгээ ингээд ороод ирвэл доорх сэдвүүд рүү хаалттай группт та бүхэнд уншлагыг тань хийгээд өгнө. За нэмэлтийнхаа сэдвүүд нь болохоор тэр хүн хизээ ирэх вэ? Тэгээд та ер нь тэр хүний хүлээх хэрэгтэй юу? Эсвэл та ер нь өөртөө яг анхаарад та ингээд урагшлах уу? Тэр хүнд өөр хүн байгаа юу? За нийлвэл та хоёрт цаашдаа юу тохиолдох вэ? Та хоёрын харилцаа нь ямар хөө байх вэ, тэ? Тэгээд тэр хүн ер нь ухаарсан уу энэ бүх хугацаанд өөрхөн ингээд болохгүйсэн зүйлсүүдийг тэ ингээд өөрхөн хувь хүн болон харилцааны тал дээр зүйлсүүдээр нь ухаарсан уу, тэ эсвэл огт ухаарахгүй ингээд яваад байгаа юу гэсэн сэдвтэй байгаа. За тэгээд комент зэгт та бүхэн маань би үргэлж хамгийн сайн сайхан хүмүүстэй уулзаж учирдаг гэсэн гоё аффирмашн бичээд баталгаажуулаарай. За тэгээд дараагийн хөзрийн мэрэг хүртэл баяртай. Нэмэлт рүү ороод ирээрэй. Нэмэлтээр үргэлжлүүлээд олцгаая. 3 дахь өдрийг сонгосон хүмүүс минь уншлагатаа тавтай морил. За хамгийн ихний сэдв бол тэр хүн таны тухай бодоход маш нандиндаг зүйлс нь юу вэ? Талархдаг зүйлс нь юу вэ гэсэн ихний сэдв байгаа. За ер нь бол яг таны тухай бодоход тэр хүн маш нандиндаг зүйлс бол яг таны царай төрх бие галбир тэр зүйлүүд бол яг хамгийн түрүүнд бодогддог буюу илүү махан биеийн тал дээр маш их нандиндаг зүйлс байдаг. Тэгээд таны бас ингээд хийж байгаа юм ингээд хийж байгаа те юмд ингээд дурлаад яг тэрийг чин сэтгэлээсээ хийж байгааг чинь маш бодож нандиндаг. Дээрээс нь туртай зүйлээ одоо ингээд хийж байгааг дурлаж хийж байгаа. Магадгүй дэвдийн бүжиглдэг бол яг тэр бүжиглж байгааг тань харах ч гэдэг юм уу яг нэг туртай зүйлтэй чаргалтай байгааг тань харахын төдөд маш их бодож нандиндаг. Тэгээд ер нь өмнөх хоёр одоо сонголтууд дээр хвчлэн ер нь оюун санааны тал дээрх юмнуудээс нь бол энэ карт дээр бол илүү бие махбодын тал дээрх зүйлүүдийг илүү бодож нандиндаг. Таны одоо биеийн хэсгүүдийг одоо бэлхүүс болон гар гэсэн хоёр тэгээд нүд гэсэн энэ гурван хэсгүүдийг бол бас их маш их боддог. Тийм төрлийн картууд буулаа. За дээрэс нь юмд их эмх зэгцтэй ханддаг. Энэ зөвхөн одоо юу гэдгийг те юмаа цэвэрлэх одоо ингэх гэхээс илүү бас ингээ оюун ухааны тал дээр ч тэр бас яг та тийм байдаг. За эхлээд энийг ангичаад дараа нь тэргээ тгий. Энэ нь ингээд энэ хамгийн чухал. За энэ нь бол дараа нь гэдэг. За энийг нь ингээ гэдэг буюу тэр хүний амьдралыг ингээд нэг тийм эмх зэгцтэй байх хэвээр байранд нь байлгаад юу чухал биш гэдгийг ингээд ойлгуулж чаддаг гэх юм уу? Ер нь амьдрал нь маш юм эмх зэгцтэй
бодит байдал дээр ч бай, оюун санааны тал дээр ч бай. Аль нэг нь маш юм гоё тэнцвэртэй. Тэгээ тэрнээс үүдэж юм тайван, тухтай таны хажууд байхад нэг юм найдаж болох үс мэдрэмжийг төрүүлдэг гэсэн үг. Тэгэхээр эдгээр зүйл дээр бол таныг маш их нандиндаг, таалрахдаг зүйл нь юу вэ гэхээр тэгэхээр яг ийм одоо юу гэх юм хүмүүстэй ингээд яг олонний дунд байхдаа тэр хүнийг та маш хүндэлдэг. Одоо учир зүггүй ингээл тэнтэй та тэгингээсээ илүүтэйгүр ингээд олонний дэргэд тахад маш зөв харьцаж чаддаг та тэр хүнтэй. Зөв хайрлаж, зөв харьцаж ер нь бол ингээд нэр хүндээ маш сайн хамгаалж чаддаг. За тэгээд дээрэс нь ер нь ингээд яг өөрхөн талд байж чаддаг. Тэр хүний өөрхөн зөв байсан ч буруу байсан ч яг өөрхөн талд байгааг мэдрүүлж чаддаг. Тэгээд ер нь нэг юм та хүний их өмөрдөг төрлийн юм хаа. Ингээд маш их ингээ өмөрдөг тэр хүний ингээд нэг юм яг нэг юм жоох хүүхэд ингээд дээжтэй ч маавдаа ч юм хэрхэлж байгаа юм шиг тийм таны хажууд эрхлээд баймаар тийм мэдрэмжийг авдаг. Тэгээд ер нь амьдралдаа маш олон удаа яг таныг тийм одоо хамгаалуулсан гэх юм уу, хайрлуулсан яг тийм мэдрэмжийг авч исэн учраас талархдаг. Одоо ингээл хүн ер нь ингээ хин нэгнээр өмөрүүлэх, за намайг ингээ хайрлах хүн байгаа шүү, намайг өмөрөх хүн байгаа юм шүү гэд нэг тийм амьдрал нэг бардан байж чаддаг штэ тий. Яг тийм мэдрэмжийг та энэ хүнд баггүй өгчсэн учраас тэр нь бас их талархаж явдаг. Тэгээ нөөрх нь ярьж байгаа ингээ тий хэлж байгаа үг бүрийг нь маш их ингээ бодож, тунгааж, засах зүйлийг засаж, биелүүлэх зүйлийг биелүүлж ингээд ер нь бол тэр хүний үгийг нь маш сайн ингэж анзаар сонсдог. Тэгээ магадгүй энэ хүн өөрийнхөө мөрөөдөл зорилгыг ярьж исэн болвол тэрийг нь ингээд маш сайн сонсоод хоёлаа нөгөө ярьсан тэр зорилгыг чинь нэг эхлүүлээд үзхөөч гэдэг юм уу те. Тэр одоо тэр хүний үг бүрийг нь маш нандиндаг учраас тэрэнд нь бас их ер нь бол талархдаг гэж гарч байна. За хоёрдугаар сэдв нь болохоор яг одоо таны тухай юу гэж бодож байна вэ? Салсандаа харамсдаггүй гэдэг сэдв байгаа. За яг одоо бол таныг ингээд бүр яг өдөр шунаг бол бодохгүй байгаа. Яагаад гэвэл одоо энэ хүн би өөртөө анхаарах хэрэгтэй шүү те. Би өөрөө ихлээр ингээд сайжрах хэрэгтэй шүү. Би өөрөө ихлээд ингээд хүч чадалтай одоо гэдэг өөрийнхөө сул талуудыг ингээд хөгжүүлэх хэрэгтэй шүү гэж ер нь бол маш их бодож гин. Тэрэн дээрээ ч ер нь бол маш их анхаарч гин. Тэрний дараа би энэ хүнийг одоо юу гэдгийг бодох хэрэгтэй шүү. Би энэ хүнийг одоо ингээд санах хэрэгтэй шүү гэд ингээд өөртөө жоохон хатаа хандж байгаа юм уу? Яг тийм бүр ингээд цензуур заагаад жоохон тэгж бол байна. Гэхдээ тэр хүн таныг бол амар их санаж гин. Салсандаа ч гэсэн нь бол амар харамсаж гин. Гэтэ яг ингээд болох ёстой юм болж гин доо гэж бас нэг талаараа бодож гин. Яагаад гэвэл хин хинэнд нь одоо эрхлийн тал дээр тэ ингээд ойлгох ёстой зүйл байсан байна. Хайрын тал дээр ойлгох ёстой зүйл байсан байна. Муу талаар хэмжин юм байдаг юм. Сайн талаар хүн гэдэг чинь юм байдаг юм. Хайр гэдэг чинь юм байдаг юм. Зөвхөн бусдын талаар, зөвхөн хайрын талаар гэлтгүй өөрийгөө ойлгох, дээрэс нь өөрийгөө төдийгүй өөрийгөө сул талуудыг ойлгож хүлээн зөвшөөрөх, цаашаа өсөж хөгжих боломжийг нэхтэй хэдийн ингээ нэг нэгнийхээ одоо гэдгийг онцгой нэг нэгэндээ хэцүү өгсөн ч гэсэн тэр нь ингээд магадгүй бүр ингээд тэр хүнд хүч болоод бүр өөрийгөө ингээд засах, сайжруулах, урам зориг ингээд болсон. Тэгээд бит хоёртай ингээд бас ингээд энэ нүний бодож байгаа зүйл нь ингээд нэгэнт юмнуудаа бүгдийг засаад би ингээд яг бэлэн болцсон байгаа үе дээрээ энэ үнтэй уулзал битээрээ харилцаа өөр халуу илүү дараагийн түвшинд халуу гэдэг тал дээр бас их зүйлс бодож байна. Тэгээд жоохон эргэлзээтэй байгаа ч гэсэн яг тэгээ өөрөө ингээ бүрэн дүрэн гоё ойлгосны дараа уулзаад таныг ч гэсэн бас ингээ зарим зүйлүүдээ ингээ засаад өөрчилж байгаасай гэж бас нэг талаараа хүсэж байна. Яг энэ тустай байгаа хугацаанд хэрвээ тэгж чадвал бит хоёртай ингээд маш гоё хайрыг ингээ хүсчихсэн хайраа ингээд эрүүл тэр гоё харилцааг бүтээж чадандаа гэсэн итгэл ол энэ хүнд бол байна. За 3 дугаарт тань руу төрүүлж алхам хийх үү, таныг их сэтгэл байна уу гэсэн сэдв байгаа. За тань руу төрүүлж алхам хийхийн хувьд яг түрүүнийхтэй адилхан эхлээд өөрөөгөө ингээд маш гоё засаад залруулчаад тань руу алхам хийнэ. Ихтэй сэтгэлтэй болвол ингээд одоо ч хамаагүй алхам хийчгээд яг нэг тэр дотоод зөөлөн хүн ингээд гарч ирэхээр одоо ч хамаагүй ингээд тантай ингээд уулзгаад ингээд таны
ялангуяа инээж байгаа байдал, өөрт нь ингээд эрхэлж байгаа, наалтж байгаа ингээд те танд хайрлагдж байгаа аз жаргалтай байдлыг нь харах маш дуртай. Тэгээд яг тэр байдлыг ингээ хурдан хармаар санагдаад таны хурдан ингээ тэрврээд өнсмөр санагдаад маш гоё хугацааг өнгөрүүлмээр санагдаад байгаа үе бол бүр маш их байна. Гэхдээ энэ хүн бол одоо маш их тисэж гин, төвчж гин. Гэхдээ тэр нь ингээд муу аргаар гэхээс илүү өөрийгөө ингээд дулам гоёлохын төлөө маш хичээж гин. Тэр хүн танд одоо сэтгэлдээ гэвэл танд бол үнэхээр хайртай. Тэгээд энэ хайр ингээд зүгээр нэг одоо юу гэдгийг нэг хаалт муулт ч юм уу тийм үргэлж бишээ. Магадгүй хувь заяаны зүгээршний хувь заяаны шиг өндөр хувь заяаны одоо сүнслэгээрээ холбоотой ч юм уу их нарийн нандан гүн гүнзгий хувь заяаны холбоос байгаа гэдгийг энэ хүн бол мэдэрдэг. Тийм ч учраас ингээд зүгээр нэг одоо юу гэдгийг шаналаад өстө юу гэдгийг те би ингээд гой сайхан байчин эсвэл ингээд хэд гуниглаад ингээд өнгөрчөөр юм биш. Улам бүр ингээд хичээгээ дагана энэ харилцааныхаа төлөө хийж байгаа бас маш том алхам. Илүү өөрийнхөө төлөөч тэр таны төлөөч тэр илүү гоё болгочихсон, илүү сайхан болгочихсон ингээд нэг юм маш том итгэл, маш том тийм үү гэдгийг өөрийгөө бүр гуниглах цагаа хүртэл ингэж хүчтэй сэтгэл зүгээр даван туулна гэдэг бол төдийрээр тань маш хайртай. Дээрэс нь зүгээр нэг холбоос биш байна. Энэ бол маш өндөр хязгаартай байна гэдгийг бол маш мэдэрдэг. Тэгээд ингээд өөр хүнтэй ч гэсэн ингээд одоо юу гэдгийг байхад тантай байдаг шиг тийм гүн гүнзгий мэдрэмжийг бол мэдэрч чаддгүй. Гэтэ бусад хүмүүсийн сайн сайхан талыг бол харж чаддаг тийм хүн байна. Бусдын гоё сайхан талыг харж чаддаг. Энэ хүн бол ийм гоё сайхан хүн байна. Тийм хүн бол гоё сайхан хүн байна гэд. Бусадтай бол харилцаа холбоо одоо үерхэл үүсгээд явхад бол ямар ч асуудалгүй. Тэгээд үерхэд ингээд бусдын ч гэсэн сайн муу талыг ингээд ягаад бусадтай ингээд гоё харилцаа үүсгэж чадгаар хүн. Гэхдээ тэр ингээд байдлаа хүртэл хойшлуулад байна гэдэг бол төдийрээ амьдралд нь бол таныг их орон зай маш их байна. Дээрэс нь маш зүүн савнтай мэдрэмжтэй төрлийн хүн байна. Тэрэн чирэн бол давмгаа учраас таныг ер нь бол мэдэрдэг. Зүрх сэтгэлээрээ таны ямар агааг хэцүү байна уу, жаргалтай байна уу, ямар нэг гэдгийг мэдэрдэг. Тэгээд жоох хэцүү байл ингээд жоохон санаан зовоод идэх ч юм уу. Бүр юм нандан одоо утас гэх юм уу, нандан тийм холбоот хоёрын дунд бол яалчгүй байна. За ингээд ирэхэд үндсэн уншлага маань дуусч байна. Нэмэлт сэдвүүд нь болохоор тэр хүн хизээ ирэх вэ? Тэр хүн яг хүлээх хэрэгтэй юу? Эсвэл өөртөө анхаарал яг урагшлах уу? Тэр хүн өөр хүнтэй юу? За нийлүүлэлт хоёрын харилцаа цаашдаа юу тохиолдох вэ? Хоёрын харилцаа ямар хөө байх вэ? Тэр хүн юу ухаарсан уу гэдэг ийм сэдвтэй байгаа. Тэгээ та бүхэн маань зааврын дагуу хаалттай групптэй орж ирээд нэмэлтээ үзэж болно. Ингээд нэмэлтээрээ уулзцгаая. За тэгээ та бүхэн маань комент хэсэгт би хайр дурлалын тал дээр үргэлж азадтай байдаг гэдэг гоё информашныг бичээд баталгаажуулаарай. Ингээд та бүхэндээ хамгийн сайхан бүхний өсөөрөй дараагийн хөдрийн мэргээр уулзтлаа. Түр баяртай.